Бүрчин 2024 шилдэг спортын бүтээн байгуулалтаар Дархуул аймгийн United Arena цогцлбор шалгарсан. Бентамир спортын улсын хорооны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын эхэлцийн дарга Бацхан өнөөдөр Дархуул аймгийн засаг дарга аз жаргалт шинэ бүтээн байгуулалтын цомыг гардуулан өгсөн юм. Дарханчуудынхаа нэрийн өмнөөс тус хүндтэй цомыг хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа аймгийн засаг дарга онцлоод нийт тамирчдад хор нутагт анхдагч ордны үе таалга үргэлж нээлттэй байна гэдгийг хэлсэн юм а. Дархан аймгийн энэ онд ашиглалтанд орсон энэ том бүтээн байгуулалт нь бол усан бассейн бүхий зохицолбор байгаа. За энэ бол ерөнхийдөө Монголын үндэсний олимпийн орооны Бүрчин наадмын спортын салбарын бүтээн байгуулалтын намнаас шилдэгээ шалгарсан шагнал авсан байгаа. Энэ нь бол мэдээж энэ зохицолбор бол мэдээж бас орон нутагт анхдагч за мэдээж олон улсын жишг стандартд бол хамгийн нийцсэн спорт зохицолбороо гэсэн энэ үзүүлэлтийг тодорхойлсон байгаа. Монгол Улсын засгийн газар Олимп нийтийн бентамир спортын үндэсний хороо Дархуул аймгийн засаг даргын хамгийн газрын захиалга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархуул аймагт 2200 хүний суудалтай Дархан United Arena цогцлбор өнгөрсөн 100 ашиглалтанд орсноос хойш олон уралдаан тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдсаар байна.